Хүн эхээс төрөхдөө л аз жаргалтай, баяр баясгалантай, амжилттай байхаар төрсөн гэдэгт би итгэдэг. Гэтэл яагаад хүн бүр амжилтанд хүрч чадахгүй байна вэ? Амьдралд байдаг цорын ганц хязгаар бол оюун ухаантай гаргасан хязгаар юм. Амьд амьтдаас зөвхөн хүн л өөртөө ийм хязгаар тавьдаг. Жишээлх юм бол чон өөртөө хязгаар тавиад за би өрдөө сардаа ганцхан удаа л ан агнаж чадах юм байна. Тиймээс сардаа ганцхан удаа л ан агныг гэвэл чон ямар өрөвдөлтэй амьтан байх вэ, тийм ээ? Арслан өөртөө хязгаар тавиад за би ерөөсөө хүнийг л хүч хүрхгүй юм байна. Тиймээс хүн рүү дайрахаа болий гэвэл нийтдээ байгааз. Тэгэхээр амьд амьтаас зөвхөн хүн л өөртөө хязгаар тавьдаг. Бас ийм үг байдаг. Хэрвээ 30 м ургасан царс мод хүний оюун ухаантай байсан бол өнөөдөр 30 м биш 3 м ургах байсан гэдэг. Тэгэхээр дахин хэлье. Амьд амьтаас зөвхөн хүн л өөртөө хязгаар тавьдаг. Энэ хязгаар бодит биш, зөвхөн оюун ухаанд байдаг. Тэгэхээр танаас асуух асуулт байна. Та өнөөдөр юунд хүрэх гээд хүрч чадахгүй өөртөө ямар хязгаар тавьчихад байна вэ гэдгийг яг одоо бодоод үзтээ. Жишээлбэл би чадахгүй, намайг хинч тоохгүй, би хангалтгүй, би дутуу дулмиг, миний нас явчихж, миний ухаан хүрэхгүй байна. Оролдож үзээд, хийж үзээд чадахгүй байвал шаал дэмий. Надад эрт хүч алга. Мөнгө учраас хуваараа юм ихлүүлж чадахгүй байна. Би бүгдийг оролдож үзсэн, худлаа юм байна лээ. Оюунаа хийж үзээд чадаагүй. Тэгэхээр дэмий байх уу? Даанч заваалга. Амжилтанд хүрдэг хүн гэж байна. Хүрдгүй хүн гэж бас байна. Тэр нь би байх шиг байна. Тэгэхээр өнөөдрийнхөө бичлэг дээр би танд юу сануулгах хүсэлтэй байна вэ гэвэл танд ч гэсэн өөрийн гэсэн онцлог хийж чадах, бүр маш сайн хийж чадах зүйлүүд бий. Хэрвээ та үнэхээр л хүсэж байгаа бол танд хийж бүтээж чадахгүй зүйл гэж үгүй. Тиймээс өнөөдрөөс эхлээд өөрийнхөө оюун ухаанд байгаа тэр хязгаарт биш, өөрийнхөө амжилтанд итэг. Та юу хийж чадах вэ? Түүн дээрээ л анхаарлаа төвлөрүүл. Түүнийгээ л бод. Түүнийгээ л яар. Түүнийхээ дагуу л үйлдэл хий. Та чадна. Хүс, хий, хүр. Зөвхөн таны өөрийн хүсэл эрмэлзэл таныг амжилтанд хүргэнэ. Хэрвээ танд энэхүү бичлэг таалагдсан бол лайк дараад цааш найз нөхдөд түгээгээрэй. Мөн иймэрхүү бичлэгүүдийг цаг тухайн үед нь имэйл хаягаараа хүлээж авах хүсэлтэй бол яг одоо uka.com руу ороод миний захин мэдээлэлд бүртгүүлээрэй. Мөн миний YouTube сувагт бүртгүүлээрэй.